Онгоцны буудлын дээр сандал дээр унтаж онсон шин. Төөрөд уучраа мэдхгүй байхад минь зам зааж өгч машинтаа хүргэж өгсөн танихгүй хүн. Энэ бол миний 3 дахь удаагийн Солонгосын аялал. Гэтэ энэ удаа би жуулч нар биш ажилч нар явсан. Солонгос руу яваад надад төрсэн мэдрэмжүүдэд та бүхэнтэй хуваалцахаар шийдээд одоо энэ бичлэгийг хийгээд сууж байгаа. Хамгийн анхны аялал маань 4 хоног үргэлжилсэн. Тэрнийх нь 3 өдөр нах нартаа Paradise Casino-д өнгөрсөн. Тэр үе бодохоор бүх илүү сонирхолтой. Гэхдээ гаднаас нь харж буй кино шиг өнгөрсөн мэт санагдаад байгаа. Хоёр дахь аялал нь харин илүү сонирхолтой маршрутаар явсан. Улаанбаатараас Вогоон цугаа шууд ирээ орсон. Тэнд Вогоон танилцсан 2 эгчтэй нэг буудалд буусан. Ирээн дэмжлэг хийлэх хэрэг явж байсан. Тэр 2 настай эгч үнэхээр хөөрхөн амар буян болсон гэж бодож байгаа. Надаас бүр буудлын ингээд ямар ч мөнгө төгрөг аваагүй бас хоолунд гэл бүх хэмийг нь тэр 2 эгчл таагаад яваадсан. Ирээн хотын нисэх онгоцны буудлаас нь Бээжингийн нисэх онгоцлын буудлал руу явсан. Даашийн нисэх буудлаас Subway цунгуудаа Бээжин Capital International Airport руу явсан. Би тэгээ сайхан гар онгоцны буудлал дээр очингуудаа камерны дор бүх ачаагаа үлдээгээ зүгээр хаяа явцсан заяа. Тэгэнгүүтээ Team Lab энтер гээл айгуу сонирхолтой газруудаар өдөржингөө баахан димэд хийж агаад тэгээ 20 нэргээд хүрээд ирэхэд өрөөс миний ачаад хөдөлсөн шинж байгаагүй бүр. Нислэг хоорондын цаг нь 19 цаг байсан болохоор баахан Бээжингээр димэд тэнцэн. Тэнгүүтээ буудал цахиалаагүй байсан болохоор шууд онгоцныхоо буудлын сандал дээр шууд унтаад өгсөн. Энэ дээр би бас нэг жижиг алдаа гаргасан. Эдийн хилээр дамжаад Солонгос руу нисэж байхад эдийн хил дээр нөгөө гар тийш нь түлхэнс зөвшөөрөгдөж шингэн зүйлийн хэмжээг би жоохон буруу тооцоолцсон. Тэрнээсээ болоод үнэртээ бас тэгэл чигшүүлэгч эднэрээ бүгдийг хураалгачихсан. Ер нь аягүй төлөвлөгөө муутай байсан болохоор халууны амралтыг нь яж чагаа тааруулчихсан амар халуун. Тэг олигтойч аялж чадаагүй. Тэгэл хам өрний эрийг эднэр дээр нэг жоохон сууж муугаал юм идсэн шигээл тэгэл өнгөрсөн дөө. Харин 3 дахь удаагийн аялал маань хээр өөр байсан. Энэ удаа аялах гэж биш. Визэндээ тохироогүй хууль бусаар мөнгө олох гэж ирсэн. Аз залхад ээжийн таньдаг хүнээр шууд амжуулаад ажил жуулчлалын газар руу шууд очсон. Саамшил. Онгоцны буудлаас бунгуудаа би дахиад л нэг алдаа гаргаж байгаа байхгүй юу? Хамгийн дөрөнд интернетээ болох хэрэгтэй гэж бодонгуудаа 75,000 воноор 1 сарын хязгааргүй дата авчихсан юм. Уг нь Монголд байхдаа Монпес 3 өдрийн олон улсын дата авчихсан байсан. Тэгээд дараа нь Сөүл рүү оронгуудаа Монгол 5 ч юм уу тиймэрхүү газруудаас ороод авах юм бол 20,000 25,000 вонд л авчих байсан байгаа байхгүй юу? Тэгээд самжлынхаа захирагчтай холбогдоод автобусаар очихоор болоод тэгсэ чи нэг хүн чамайг тосноо гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд тэр тоссон охин нэг жоохон царайтай охин байсан байхгүй юу? Тэгээд байрлалгаа явж байхдаа тэр хүний 30 настай гэдэг мэдсэн заяа. Би бүр зүгээр шок. Ер нь тэгээд энээс хашаа дандаа шок заяа. Ингээ хүмүүсийн царайг хараад таамаглаж ерөөс огт болохгүй. За энэ нэг 20-тай 25-тай байгаа даа гэж 30-тай 40-тай гэж ёо би бүр. Тэгээд атууснасаа бунгуудаа Subway-дээ суугаад алхаал исэн. Тэр ихч бүр амар холоос тоссон байхгүй мангар сэтгэлтэй хөрхөн. Нийтийн байранд байрлахаар болоод айгүй олуулаад давхар орон дээр байрлана гэдэг надад бол айгүй шин зүйл байсан. Тэнд бол айгүй жоохон эвгүй л байсан. Тинчээ байгаа хүмүүс тэгээд бүгд өөр мэрэгжилтэй өөрөөсөө өнгөрсөн төвхтэй байгаа ч гэсэн тинчээ очихороо бүгд л ижилхэн цэгээс эхэлж байгаа. Нэг үгээр бол бид нэр тинчээ зүгээр л гадны иргэд өөр хинч биш байгаа байхгүй юу? 51 сая хүн амтаа Солонгос улсад ажиллаж байгаа цөөхөн хэдэн монголчууд гэдэг утгаараас тэр юм уу нэгэндээ амар хөрсөг дотн тим мэдрэмж төрүүлсэн надад л хамгийн ихний ажлын өдөр нэг бүрээ залуутай үйлдвэрлэл очихоор болоод тэгээ очисон чинь өмнө ажиллаж исэн хүн алдаа гаргаад тэр төхөөрөмжийг нэвдчихсэн гинэ. Тэнгүүтээ шинэ хүн авахгүй тийм болохоор одоо чи яваа гэж шууд намайг явуулсан. Тэгэл 4 км газар халахаал чарангуудаа тэр өдөр тэгэл амраал өнгөрөөсөн дөө. Тэгээ дараа нь ажил нэг олдохгүй байгаа болохоор эмэгтэй ажил руу гаргалаа гэд энэ ажил нь болохоор нэлээд амархан ажил байсан надад л доо. Яг юу хийдэг вэ гэх юм бол цэцэг жирэмслүүлдэг ажил хийж байгаа байхгүй юу. Тэгээ эгчнэр болохоор гүнжээ ажил гэж хэлж байгаа байхгүй юу. Ийм тохиороор тохиол байдаг. Өөр юу ч хийдэггүй тийм ажил. Тэгэл энэ ажлыг хийж байхад хүмүүс айгүй харшилтай байснаа мэдсэн, ингэсэн тэгсэн гэл харшлын талаар айгүй дурддагжсэн. Тэгээ та нар харшлын талаар илүү ойлгох юм бол манай найзын суг руу ороод үзээрэй. Айгүй мундаг юм ч үгүй. Би линкийг нь description хэсэг дээр үлдээшээ за. Амар том лирний талбай дээр очиод тийм хөвсгөр үчиг юм дээр 90 модноос нь ялгаж авсан үрийг нэг тоос шиг юмтай холж жагаад тэгээ тийм тоос хүртээдэг ажил байгаа байхгүй юу? Тэгээд энэ лирний талбай дээр ажиллаж байхад айгүй сонирхолтой зүйлсүүд олон болсон л доо. Яа тэр Вьетнамуудын үнэрийг одоо бодсчмаар үнэртэж штэ. Тэр бол аим шигтэй заяа. Тэгээд тэрнээс гадна 2 дахь удаагийнхны гаралтан дээр самшил дээр нэг солонгос залуу ирсэн суужсан байхгүй юу? Тэгээд би ихлээр солонгос л гэж бодсон чинь монгол залуу байж таарад. Тэгээд танилцаад юм ярьж явж байгаад би нэрээ нэг YouTube сувагтаас чи нэлээд намайг дагаад тахтаа гэж жаад уцыг авч жагаад өөрийнхөө сувгийн нэрийг бичсэн чинь дагцсан байж идэв. Би бүр шок заяа. Надад бүр амар гой санагдсан тэр л даа. Тэгээд ажиллаа тарангуудаа тэр залуутай оройн PC дээд айгүй мяа PC орсон. Тэгээд айгүй сэтгэл гундуу байгаа дараа нь хамт тоглоё гэж хэлсэн бохгүй юу. Тэгээ нэ нөхөр нааг мөрцөн. Сонсч нь үж авах. Гэтэ маа бороо бол айгүй мундаг залуу илээ. Сурдаг, тэгснээ хүүхдтэй, ажилдаг дийлдэг. Тэр лирний ажлыг болохоор маа бороо болохоор мөнгөний мод тарьдаг ажил гэж хэлсэн. Бодохоор яг үнэн байгаа байхгүй юу. 3 ширхэглийн ирнэ өөрөө 10,000 вон. Тэгвэл нэг модоос ойролцоогоор 60-аас 80 ширхэглийн ир ургадаг гэсэн. Тэгээд энэ чинь баг хэдэн мянган мод байгаа байхгүй юу. Бүр аимшигтай томтолбайтай. Тэр зүгээр мөнгийг утгаар нь тарьж байгаа байхгүй. Лирний талбай дээр ажиллахад баг хэцүү юм байгаагүй. Над шиг удаан зогсож зураагүй хүнд болохоор зогсгол аймаг хэцүү байсан дөө. Гэтэ ер нь Солонгост бол бүхэл ажлууд зогсоогоор хийдэг. Тэгээд нэг 3 хоног ажиллаад хөл ер нь тасаад эхэлсэн дээ.
Дараагийн хийсэн ажил маань Узбекуудтэй төмрийн үйлдвэрт ажилласан. Энэ дээр би баг хурууга тастагчин давангаа алдсан. Энэ бол ялч миний хайхрамжгүйгээд л алдаал байсан л та. Тэрнийг ис тооцох юм бол би энэ үйлдвэр дээр аюу олон зүйл сурсан гэж бодож байгаа. Тэгээд дараа нь ундааны агуулга шиг тийм үйлдвэр дээр ажилласан. Энд чинь ихэндээ Монгол ах нартай ажиллаж байгаад дараа нь нөгөө тасалгаанд нь солонгосчуудтай ажиллаж эхэлсэн. Тэгээд тэрнээс өмнө нөгөө ах нартай хамт ажиллаж байгаад энэ чинь ахалж ирсэн нэг солонгос залуу юм ярьсан байхгүй юу? Би бүр шок заяа. Бүр чи ихэндээ итгэдэггүй. Хажуу тишээ 6 дээшээ 10 гэж авд юм. Бүр яг монголоор ингээ хэлчихдэг байхгүй юу? Тэгээ би бүр тэрийг гайхаа бичсэн чи ах нарын хажуудлаас ячаад тоглоом хийгээд наа чи Монголд хараар ажиллаж ирсэн шүү дээ энэ төр гээд. Дараа нь бодохдоо монгол хүмүүстэй олон жил ажилласан болохоор тийм тодорхой хэмжээний үгнүүдийг аюулсаа сурсан юм байна гэж ойлгосон. Тэгээ солонгосчуудтай хад аюулт айлжгансөө. Энэ ингээд хоёр шиг юмнуудаа зөдөг Полондгийн нэг унж үзсэн. Тэгээ тэр Поных нь урталт нь падийг тавьж байгаа дэшигээ баг 3 м 4 м өндөрт гараад юмнуудыг харж үзсэн. Тэр хэсэг бол бас зүрхэнд орсон амар байсан. Тэгээ би ийм хүчний ажил урт хугацаатаар хийж үзээгүй надад бол яг өглөө 9-өөс ахгуулаад орой 10 цаг хүртэл ажиллахад тэндээ бүр амар чанга санагдсан. Тэгээ сүүл рүүгээ ингээд бие даасаад хүнд санагдах хоёроосоо болчихсон. Тэгэл амар гой тоглоё гэж бодоод PC дээр оронгууд над шиг синс багтаа тоглодог хүн жоохон хөдөлгөөл маузан тулчна айгүй давч орчинтай. Тэгээд жаад миний орсон PC-нүүд нь амар том монитортой 24 инчийн монитор бараг л байхгүй. Эрхийнхээ өмнөх өдөр ширээний тест тоглосон. Амар лаг тоглодог хүмүүс яг азар хожоод бол надад амар гоё л байсан. Тэгээ сая солонгост байх хугацаанд чинь огт тамиг татдаг хүн чинь тамиг татдаг хүмүүсийн хажууд сууж юм ярилцаад тэгснээ огт бараг уудгүй хүн чинь нэг лаз пив уунгуудаа тэр тасарч унангуудаа маргааш өглөө юу цаанахгүй босч ирж мэрээд би энэ ч сууж байгаа залуугаараа за нэг миний үеийнх үү эсвэл 21-тэй 22-тэй юм болов гэж бодохгүй юу тэгсэж 30-тай гэж авдээ ёо бүр шок заяа бас нэг 31 настай залуу байсан тэгээ би тэрийг харахтаа нэг 18-та 19-тэй л гэж харж байгаа байхгүй юу бүр жоохон бацаа шиг харагдаж байгаа бүр шок. Би өгн өөрийгөө хоол аягүй сайн хийдэг гэж боддог байхгүй юу? Тэгсээ чи энэ цовын дээр бүр усын нэгтүүлээ баг лавшаа болцсон төхөө. Зүгээр шүлэн ширхтэн лавшаа. Тэгээ энэс бусдаар бол өөрийн хийсэн хоолнууд ер нь дажиг болсон. За тэгээ үйлдвэрийн хоолнуудыг бол юу ярих вэ? Бүгдээр өөр гомдтой байсан дөө. Тэгээ чаавас өгн очингуудаа таблет дээр бичлэг хийх ухааны бодоод авч явсан. Ерөөсөө тийм зав гараагүй. Даад нэг иймэрхүү аялал болж өндөрлөөд шинэ зүйл туршиж үзээд бие махбодороо жоох ядарсан ч гэсэн сэтгэл зүй гэх юм бол айгүй өндөр ирсэн.